Монголын үндэсний олон нийтийн телевиз, мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж байгаа мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран эрүүл мал Монголын баялаг нэвтрүүлгийг хүргэж байна. Монгол улс дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 онд элсэн орсон байдаг. Монгол улсын хувьд бусад улс оронтой харьцуулахад дэлхийн мал эмнэлгийн байгууллагын хөгжил, ахис дэвшилт онцгой үүрэг оролцоотой гэж хэлж болно. Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ цаг үед хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамгийн чухал асуудал бол мал амьтны эрүүл мэнд. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсад мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг хамгийн анх 2007 онд хийж шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудад зөвлөмж өгсөн байдаг. Зөвлөмжийн дагуу Монгол улсын засгийн газар мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгосон. Халдварт өвчний голомттой өсвүүдийг жил бүр вакцинд хамруулдаг болсон гэд тодорхой хэмжээний ахис дэвшилт гарсан гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн үнэлгээний биелэлт бол 84 орчим хувьтай байгаа. Хамгийн их дутагдж байгаа юм бол малын өвчнөд тэмцэхийн асуудал маань байна. За ялангуяа малын өвчнөөс эрүүлжсэний баталгаа гаргах энэ ажлуудыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн арга гаргачлалын дагуу шийдэх. За энд шаардлагатай зарим тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтуудыг бас энэ донор байгууллагуудад тавих энэ саналаа бэлтгэжсэн. За хоёрдугаарт нь энэ мал эмнэлгийн нэгжийн асуудал байна. За нэгжийн мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийг хэрхэн сайжруулах вэ? Үйл ажиллагааг нь яаж дэмжих вэ? Хүнээ яаж сургах вэ? За мөн хөрөнгө оруулалт, тэдний рүү чиглэсэн хөрөнгө оруулалтаа яаж шийдэх вэ гэдэг энэ тал дээр бас бид нар урьдчилан байдлаар саналаа боловсруулсан явж байна. За гуравдугаар нэг асуудал нь мал эмнэлгийн хүйтэн хэлхээний асуудал байгаа. За та бүхэн мэдж байгаа энэ вакциныг яг үйлдвэрлэгчээс за эцсийн энэ орон нутагт вакцин тарьж байгаа энэ малын эмч малчны хотод хүртэл ямар байдлаар ийм технологийн дагуу хүргэж технологийн дагуу ингээд тарих, дархлаа тогтоох энэ ажлуудыг хийхэд хамгийн гол бидэрт тулгарч байгаа асуудал нь үндэсний хэмжээнд, улсын хэмжээнд энд хүйтэн хэлхээний асуудлыг шийдэх. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн ахиц дэвшлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээнд оролцсон шинжээчид Монгол улсын мал эмнэлгийн салбарын сайжруулах чиглэлээр маш үнэтэй зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Мал эмнэлгийн албаны чадамжийг нэмэгдүүлэх үндсэн 45 нэн чухал гэж үзэж байна. Энэ чадамжийн хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь зохистой талаар зөвлөмж өгсөн. Аз нухан далайн хувьд шүлхий шувууны томуу сүүлийн үед үхрийн арьс товруутах гэх мэт өвчнүүдээс гадна амьтнаас хүнд халддаг галзуу бруцеллез зэрэг өвчнүүд бүс нутагт гарч байна. Мал эмнэлгийн салбарын үүрэг бол мал аж ахуйгаас гадна хүний эрүүл мэндийг хамгаалах. Тиймээс энэ утгаараа эрүүл мэнд бол байгаль орчин аян жуулчлалын яам холбогдох талуудтай нэг үзэл баримталтай ажиллах шаардлага тулгарч байгаамаа. Хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургууль жилдээ 200 гаруй оюутан суралцж байна. Эдгээр оюутнуудын 90 гаруй нь хөдөө орон нутагт ажиллаж, үлдсэн 10% нь төвийн хүнсний аюулгүй байдлын лаборатори болон хувийн мал эмнэлэгт ажиллаж байна. Цаашид элсэн суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн байгууллагууд ч сургуультайгаа хамтран ажилладаг байх тогтолцоо хэрэгтэйг хэлж байна. 170 орчим төгсөгчд бол үйлдвэрлэлд бэлтгэгдэн малын их хэмжээр бол гарч байна. Тэгэхээр зэрэг яг бид нар сургуулийн зүгээс бол мал эмнэлгийн ерөнхий газартаа бас хамтраад энэ мал эмнэлгийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд бол орон нутагдах хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд үйлдвэрлэлд мэрэгчлэрээ олон жил ажилласан. Цаашид тэр үйлдвэрлэл дахин тэндээ ажиллах ийм хүмүүсийг бол малын их эмч болгох, ийм малын бага эмчийг малын их эмч болгох ийм сургалтуудыг бол 3 удаа зохион байгуулсан байгаа. Сүүлийнх нь энэ жил бол төгснөө. 2 жилийн хугацаанд зохион байгуулдаг. За энэ сургалтаар бол 140 гаруй малын их эмч нар бас бэлтгэгдсэн байгаа. Мал эмнэлгийн сургууль аль болох чадлынхаа хэмжээнд ер нь бол мал эмнэлгийн сургууль энэ салбарын
хүний нөөцийн бэлтгэл, тэднийг одоо үргэлжилсэн сургалт байдлаар чадахжуулах, за мөн хүрэлцээ хангамжинд бол мэдээж одоо анхаарч ажиллаж ирсэн. За тэгэхээр орон нутгийн одоо сүүлийн жилүүдийн хандлагаар бол бас их оюутнуудаа өөрсдийнхөө зардлаар, төр засгийнхаа бодлогоор ингэж бэлтгэж авч орон нутагтаа үргэлжлүүлэн ажиллуулах ийм одоо бодлогыг бол нэлээд олон аймагуудад хийж байгаа. Энэ чиглэлээр хүүхдүүд маань нэлээд их бас орон нутагт явж ажиллаж байна. Үгүй болохоор одоо мэдээж одоо зах зээлийнхаа хуулиар хаана одоо тэр эмч маань цалин хөлс илүүтэй ийм одоо боломжтой ажил тэр чиглэлөөгөө явдаг. Тэгэхээр орон нутгуудын удирдлагууд бас манай сургуультай ихсэн хамтарч ажиллах хэрэгтэй. Дэлхийн малын амтны байгууллагын зөвлөмжийн дагуу бол бид бас тодорхой хэмжээгээр боловсролч хангах гэж бас бодлого хэрэгжүүлээ явж байгаа. Гэхдээ энэ бол бас том агуулгаар бол нэлээд том реформ хийхгүй бас болохгүй нэ. Нэгдүгээрт бол ерөөсөө залуу боловсон хүчингүүд маань бол бас хөдөө орон нутагт ажиллахад бол нийгэм болон эдийн засгийн баталгаа нь бол бас төдийлөн бас хангалттай биш учраас бол очиж ажиллах бол сонирхол их багтай. 19 онд малын амтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу бол аймгийн малын газар байгуулагдсан, сумдад малын дасгууд байгуулагдсан. Яг албан тушаалын тодорхойлолтоор бол сумдад ажиллаж байгаа хоёр мэргэжилтэн маань төрийн албаны төрийн захиргааны албан агч болсон албан тушаалын тодорхойл батлагдсан байдаг. Тэгээд ирэхээр бол нөгөө төрийн албаны тухай хуульд бол эрэгтэй хүн бол заавал цэргийн алба хаасан байх хэрэгтэй гэсэн тийм заавал шалгуур зүрх тавьдсан байдаг. Энэ зүйл маань бол яг нөгөө хөдөө орон нутагт очиж нөгөө нэг ялангуяа эрэгтэй хүн очиж ажиллахад бол маш их саад болж байгаа зүйл байна. Тийм учраас энэ албан тушаалын тодорхойлолтыг бас тодорхой хэмжээгээр өөрчлөх, орон нутгад боловсон хүчин хангах талаас нь бол бас жоохон өөрчлөх тийм юу харагдаж байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт бол төрийн албаны цалин бол 5 хүн мэдж байгаа хамгийн бага цалинтай байдаг. Ерөнхийдөө одоо нэг 450-аас 500 мянгад одоо дөнгөж шин төгссөн юу мэргэжилтэнгүүд маань бол ингээд цалинждаг ийм хэмжээний цалингаар бол бас хөдөө орон нутагт бол бас залуу хүний бас эдийн засгийн боломжийг бол сонгоход бас тодорхой хэмжээгээр бас төлөхөж өгч чадахгүй байна гэж харж байгаа. Манай мал амлигт маш том хэрэгжсэн зүйл бол мал амлигийн нэгдсэн систем гэж байна. Энэ нэгдсэн системээр бол бид нэр ерөөсөн мал амлигийн үйл ажиллагаа малын шилжлэх хөдөлгөөн зах зээлийн үйлчилгээ малаас гаралтай хүнсний түүхийд бүтээгдэхүүн бол бас тодорхой хэмжээгээр хянч чадж байгаа ийм том систем байна. Ийм системэн дээр бол бас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлээд энийг цааш нь улам төгөлжүүлж байгаасаа. Тэгэхээр саяны боловсон хүчний асуудлыг шийдээсэй гэж. Нийтдээ Дэлхийн малын амтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн одоо өгсөн 120 гаруй зөвлөмжийн одоо хэрэгжилтийг бид нэр одоо хэр хэмжээнд хийжээ гэдгээ одоо танилцуулах ийм уулзалтыг бол одоо зохион байгуулж байна. За энэ хүрээнд бол нэгдүгээрт бол энэ бол 4 үндсэн хэсэг бүрдгэнээс хүрээнд явагдаж байна. За эхнийх нь бол одоо хүний нөөц буюу санхүүгийн одоо нөөц чадах хэрэг байгаа юм бэ. За хоёрдугаар та Монгол Улсын малын амтны салбар маань мэргэжлийн үйл ажиллагаагаа ямар одоо хэмжээнд хийж хэрэгжүүлж байна. За гуравдугаарх нь бол зах зээлд нэвтрэх чадвар. За тэгээд ингээд байгууллагуудын үйл ажиллагааны гэсэн ийм 4 мөрөлдөх хэсэгтэйгээр бол одоо үнэлгээнийхээ үйл ажиллагааг танилцуулж байна. Энэ хүн үнэлгээний хүрээнд бол хүн сүлд аж ахуйн үйлдвэрийн яамнаас эрх зүйн одоо тий мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт за энэ хэрхэн хэрэгжиж байгаа талаар одоо бас хамтран ажиллах ийм чиглэлийн юуг хийж байгаа. За мэдээж сүүлийн 2 жил бол Монгол улсад цар тахал COVID-19-ийн одоо тийм ээ гарсантай холбогдуулаад бас тодорхой арга хэмжээний юмуд бол саарсан асуудал байгаа. Гэхдээ бол ямар ч байсан үнэлгээ маань бол 80 гаруй хувьтай хэрэгжиж байна гэсэн. За цаашид бас үргэлжлүүлээд хийх хугацаа шаардсан ийм ажлууд байгаа. За зарим асуудал дээр бас арай бас хэрэгжиж амжаагүй цаг хугацаанд болоогүй асуудал байгаа. Тэгэхээр энийгээ бол цаашдаа бол бүрэн гүйцэтгээд мэдээж одоо төгсгөлийн шатны одоо эцсийн шатны бас энэ тайлангаа Дэлхийн малын амтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэх ёстой. Энэ хүрээнд бид хүргүүлээд ажиллана л гэсэн ийм л чиглэлтэй байна. Өмнөх жилүүтэй харьцуулахад Монголын малын эмнэлгийн салбарт ахис дэвшил гарч байгаагийн нэг жишээ бол энэ онд Монгол улс үхрийн цээж өвчнгүй эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчлэгийг Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагаас авсан
Монгол улс мал эмнэлгийн эрүүл мэндийн салбарт засгийн газрын зүгээс төсөв болон хөрөнгө зардалтай асуудлууд шийдэгдэж байгаач шийдэлд хүрэхгүй байгаа зарим асуудлууд байгаа. Тиймээс эдгээр асуудлуудыг мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага болон бусад донор байгууллагуудын оролцоотой хамтран шийдвэрлэх нь хүнсний аюулгүй байдал болон цаашдын махан бүтээгдэхүүний экспортод чухал нөлөөтэй юм а. Мөн өнгөрсөн хугацаанд манай мал эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачид дэлхийн шинжлэх ухаанд 4 том нээлт бүрдгүүлж малын эмчилгээний вакцин онцлуур 64, эм био бэлтгэл 72-ыг боловсруулсан байна.